Сайн байна уу? Ханжи байна. Өнөөдөр имжлэгээр нарциссист эрэгтэй хүн ямар байд юм бол? Яг нарциссист хүмүүс байдаг. Тэгээ нарциссист зан чанар ямар байдаг гэсэн талаар нийтлэл бичлэгүүд бол зөндөө байд юм билээ. Нарциссист эрэгтэй тэгээ яг ямар байд юм бол гэд. Тэгээд ерөөдөө бол нарциссист зан чанартай тийм хүмүүс байдаг. Гэхдээ эмэгтэй хүн дээр өөр, эрэгтэй хүн дээр өөр илэрдэг, гарч ирдэг юм байна гэж би ойлгосон. Нарциссист эрэгтэй гэснээр хайж үзсэн чинь миний мэдхийн 4 юм гарч ирсэн. Би тэрэн дээр болохоор юу юм блэ? Эхнийх нь love bombing гэсэн байсан. Тэр нь хэд их халамжлах. Тэрийг нь би бүр гайхаад юу халамжлуулах ч гоё биш юм уу гэж бодсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь за басгүй юм байна. Love bombing чинь бас тийм юм байна гэж би уушаад тэгж ойлгосон. Хэд халамжлах нь одоо нөгөө эсрэг хүний хэд их халамжлах бэлэгсэлтээр ингээд бөмбөгдөх те яг жиг утгаар бомбинг тэнгүүд тэрхээ өөрөөсөө хамааралтай болгох өөртөө амьд татах тийм арга юм байна те. Энэ нь болохоор нарциссист эрэгтэй хүмүүсийн талаас болохоор өөртөө татах, өөртөө дурлуулах арга барил гинэ. Love bombing. Одоо нөгөө хилдэг үгнүүд нь болохоор одоо чи миний цорын ганц өста би өмнө чамаас өөрийн хүнтэй учирж ийсэнгүү инээ тэрэгээд ерөөдөө бүр ингээд тэнгэр тултал магтдаг гинэ. Хитрхи хурдан өрнүүлэх гэдэг юм харилцаагаа. Одоо нөгөө хитрхи яарвчлаад байдаг шүү дээ. Одоо ингээд амар хурдан үерхэл амар хурдан гэрлэх тухай яриад амар хурдан хүүхдэд олох тухай яриад хамт тусдаа гарах тухай баг ингээд танилцангуутлал хамт тусдаа гарах тухай ингээд ярьж мараал хитрхи хурдан хөдлөөд тэнгууд нөгөө хүнд нь болохоор айгу тухгүй мэдрэмж төрүүлнэ л дээ. Гэтэ эхний ээлжиний нөгөө аргаа хэрэглэнэ. Өөртөө хамааралтай болгоно ингээл халамжлаа бэлгэсэлт өгөөл тий. Тэгээд сүүлд нь ингээд өөртөө хэд хамааралтай болгосныхон дараа айгу хурдан дараагийнхаа үйлдэлийг хийх юм байл та. За дараагийнх нь болохоор ингэдэм юм тасралтгүй харилцаа холбоо. Тэр нь яадаг вэ гэхэлэр ингээд бараг ингээ өдөржин шүнжин одоо тухайн эмэгтэйгийнхаа анхаарлыг өөртөө л байлгахыг хүсдэг. Тийм. Өдөржин сүнжин залгах, мессеж бичих тий. Одоо жишээ нь тэр хүн завгүй байна уу хамаагүй ингээ чи надад цаг гаргах хэвээр ингээд бараг би байхгүй бол чи явах үл юм лээ гэдэг нөх ихний аргууд эргэлцсэн байгаа штэ. Тэгээд ингэдэм байна. За дараагийнх нь болохоор юу юм бэ? Баатрын дүр дурах гинэ. Тэрний яадаг вэ гэхэлэр юу юм байна л да ингээд тухайн эмэгтэй нь ингээд за эмэгтэйчүүд нь ингээ асуудалтай байлаа гэж бодно штэ. Тэнгүүд юу юм бэ? Одоо санхүүгийн ямар нэгэн сэтгэл зүйн одоо юм хэцүү байдалтай байхад нь ингээд би зохицуулна, би чадна, надад итэг ингээл би бүгдийг хийгээд үгүй гэд ингээл тэгдэм байна. Тийм арга хэрэгэлт юм байна. Буюу хэд их халамжлах нь зорилго нь болохоор юу юм бэ? Одоо хэд их хайр халамж үзүүлээд тэнгууд дараа нь тухайн эмэгтэй хүнээ өөрийнхөө өмнө өртөө мэт мэдрэмж төвлөх юм байна. Одоо ингээд халамжилж ийснаа дараа нь ингээд би чиний төлөө тийм их юм хийж хаад чи яга миний төлөө ийм юм хийж чадахгүй байгаа гэх зэрэгээр одоо тийм хандлагатай юм. Одоо зорилго нь яг тэрл юм байна л та. За дараагийнх нь болохоор lack of empathy буюу бусдыг өрөвдөх сэтгэлгүй байх. За тэр нь болохоор зүгээр өрөвдөх сэтгэлгүй бол биш юм байна. Тэнгүүд зүгээр ингээд мэдж байгаа. Тэнгүүд нөгөө хүнээ өрөвдөхгүй зүгээр л тухайн хүн ингээд өөрт нь хэрэггүй бол үл тоон харин хэрэгтэй байх юм бол юу вэ? Зэвсэг болгож ашиглах юм байна. Одоо ингээд тухайн нөгөө эмэгтэй хүн нь ингээд амар хэцүү байдалтай байж тээ. Хэцүү тэгээд бүр ингээд уйлан тийм үү? Уйлан ингээд бүр ингээд амар хэцүү байхад нь одоо тухайн өрөвдөх сэтгэлгүй хүн маань болохоор шууд ингээд юм байна. Чи битээ драматай те. Чи хитрхи хитрүүлээд байна. Энэ тийм сүртэй юм биш гэдэг байх нэ. Сэдв өөрчилдөг. За тухайн өрөвдөх сэтгэлгүй хүн маань одоо ингээд тухайн эмэгтэй хүн өөрт хэцүү байгаагаа ярих гэхээр шууд сэдвээ өөрчилнө. Ингээд шууд зөрүүлээд ингээд би чи ийм ажил хийтэй байгаа, ингэсэн тэгсэн өста надад ийм их асуудал байгаа нэ тэрэ ингээд шууд нөгөө хүнээс сонсохгүйгээр ингээд шууд сэдвээ өөрчилнө. Дандаа шууд өөрлөгөө сэдвийг эргүүлнэ гэсэн үг. Дараагийнх нь болохоор за эрэгтэй нарциссистууд одоо нөгөө
одоо өрөвдөг сэтгэлгүй нарцисс гэдэг байгаа штэ. Тэнгүүд эрэгтэйчүүд нь болохоор яадаг вэ гэхээр олонний дунд ингээд нэг тийм сайхан сэтгэлтэй өрөвдөг сэтгэлтэй юм шиг харагддаг мөртлөө одоо олонний дунд тэр нэр хүндээ ингээд хадгалахын тулд ингээд худлааж үчдэг гэсэн үг штэ. Гэхдээ яг үндэ бодит байдал дээр болохоор сайхан сэтгэлтэй өрөвдөг сэтгэлтэй гэдэг нь олонний дунд чухал. Гэхдээ яг тэр гаргах ёстой өрөвдөг сэтгэлээ гаргах ёстой хүндээ гаргадаггүй гэсэн үг. Эмэгтэй хүн, найз хүн, хажууд байгаа хүндээ гаргадаггүй юм байна. За дараагийнх нь болохоор доромжилж бахаа ханах. За тэр нь яадаг вэ гэхээр юу юм бэ? Одоо тухайн найз охиныхоо ч юм уу эхнэрийнхээ ямар нэгэн гаргасан жижиг алдааг ч юм уу те ингээд хүлээн зөвшөөрөхгүй одоо ингээд ярилцаж ойлголцохгүйгээр шууд хэрүүлийн дунд тэрийг нь өөрх нь эсрэг зэвсэг болгож ашиглах. Одоо эрэгтэй нарциссистууд нь зүйлдээ ингээд зөвлөгөө өгч эхэлдэг юм байна. За тэр нь яг ямар зорилготой вэ гэхлээр одоо ингээд таныг сонсож тусалж байгаадаа биш би чамаас илүү би мэдчихээн. Тийм болохоор ингээд миний үгийг сонс гэсэн маягаар гарч ирд юм байна л да ингээд. Тэгээд зөвлөгөөг нь хэрвээ сонсохгүй бол уурлна. Ингэж илэрдэг гинэ. Дүгнэлтэндээ болохоор зорилго нь одоо өрөвдөг сэтгэлгүй эрэгтэй нарциссистийн хувьд одоо таны тэр зовлон зүдгүүр хэцүү байгаа байдал нь өөрт нь нэг бол төвөг, нэг бол ингээд өөрх нь ашиглаж болох боломж юм шиг л байдаг. Тийм. Ийм зорилготой байд юм байна. Lack of empathy буюу өрөвдөг сэтгэлгүй хүн. За дараагийнх нь болохоор gaslighting. Бодит байдлыг үгүйсгэж тэнгүүтлээ эсрэг хүнээ ингээд эргэлзэхэд хүргэдэг. Одоо өөрийнхөө зүүн совин өөрийнхөө нөгөө ой санамжиндаа эргэлзэхэд хүргэдэг аюултай зэвсэг юм байна. За тэнгуү жишээ нь яадаг вэ гэхээр одоо эмэгтэй гэхэд нь шүү дээ эмэгтэй ингээд чи тэгж хэлсэн шүү дээ гэх тэнгүүд үгүй би тэгж хэлээг чи буруу санаад байгаа юм шүү гэх мэтэр одоо ингээд энэ нь баг багаар явандаа үргэлжилсээр хагаад одоо нөгөө эмэгтэй хүн одоо сүлрэг үнэхээр тэгж нэрээ би буруу санаад байгаа юм ба та гэд ингээд тэр хүний зүг болоод тухайн эмэгтэйх нь буруу болчтой. Одоо нөгөө эмэгтэйхээ хит их сэтгэлийн хөдлөлийг ашигладаг юм байна. За тэрийг нь болохоор яг яаж ашигладаг вэ гэхлээр одоо чи хитрхээ ургуулж бодоод байна. Чи хитрхээ хартай байна. Гэт битээ ингэж ургуулж бодоод гэд тэгэнгүүт эсрэг эмэгтэй хүн нь одоо ингээд бараг өөрийгөө хитрхийх буруутгаад өөртөө гимшиг сэтгэлдлийг одоо нөгөө хүн төрүүлэх маягаар тэгж явд юм байна. За дараагийнх нь болохоор ингээд гэр бүл найз нөхдөөс нь тусгаарлах. За тэр нь болохоор яадаг вэ гэхээр за найз нөхдийнх нь хажууд байлаа гэж бодож шүү дээ. Тэнгүүд найз нөхдийнх нь хажууд ингээд одоо найз охиноо ч юм уу тий ингээд за манай хүн сэтгэл санаа жоохон онцгой байгаа юм нэ тэрийгээд найзуудад нь ойлгуулчингуудлаа зөрүүлээд найз охиндоо болохоор ингээд найзууд чинь ингээд чамайг тэгж ярьсан тийм муугар хэлсэн болохоор ингээд би чамайг бодоод ингээд ингэж ийна тэгж ийна гэд найзуудын зөрүүлж ингээд муугар хэлнэ. Тэр нь болохоор ингээд одоо нөгөө нийтийн хүрээллээс нь ингээд тусгаарлаад байна шүү дээ. Тэгжээж нөгөө өөртөө хамааралтай болгоно. Тий. Одоо зөвхөн өөрт нь өөрөөс нь өөр хүн байхгүй мэтэр ойлгуулж мэдрүүлдэг байх нэ. Хошигнол гэж одоо халахвчлах. Одоо жишээ нь ингээд үнэхээр ингээд хүн доромжилчин гуудлаа юу яана. Гэхдээ хүн зүгээр л тоглож л ах чи одоо юу сүртээ. Чи бүр арай л тийм дүү хүн дээр хүлээж авах юм аа нэ тэрийгээд. За тэнгууд тэрнийхэн зөв гол зорилго нь болохоор зүгээр л тухайн эмэгтэй хүнээ би нэрээ л хитрхи хүн дээр хүлээж аваад байгаа юм бах та. Одоо би л буруутай юм байна та. За би болтгүй гэсэн юмыг л өөртөө суулгах гад байд юм байна л да. Одоо хэмэл зоригтой юм байна. Галцсан. Газлайтын дуртаж байгаагаа мэдэх 3 асуулт. За тэр нь болохоор эхнийх нь би одоо ойр тэтэрхээ мэдрэмтгий болоод байна уу гэж өөрөөсөө байнга асуудаг болсон байх юм бол за дараагийнх нь болохоор түүнтэй ярилцсныхаа дараа одоо нөгөө эхнэр нь нөхдөөгөө ярилцсныхаа дараа ингээд эргэлзэн тий одоо уул нь ингээд ярилцаад гарц гаргалгаа шийдвэрлэлд гаргах гад байдаг. А тэнгүүд яг үнд бол нэг ярилцсан ч биш ярилцаагүй ч биш нэг тийм сонин тархи хуваалгах юм шиг тий сүлд нь яг ярилцсан юм байхгүй юу болоод өнгөрч гэд яг тиймэрхүү бодолд автчихийвэл бас тийм байх нэ. Сүүлийнх нь болохоор ингээд та түүнийхээ өмнө дандаа буруутай юм шиг мэдрэмж авдаг болцсон байвал гэд жишээ нь үнэхээр таны буруу биш байхад л гэд миний л буруу юм байна да гэж бодогдоод хэлсэн бол та үнэхээр ингээд газлайтинд өртсөн байх боломжтой юм байна. Гэхдээ би бол хэлээгүй шүү. Тэгээ бичсэн байсан шүү.
За газлайтинг дээр хамгийн сүүлийн зөвлөгөө нь гэсэн байсан. За газлайтинг хийж байгаа хүнээс өөрийгөө хамгаалах арга нь болохоор өөрийнхөө мэдрэмжинд итгэе гэсэн байсан. За энэ нэг л биш шүү гэж бодсон бол за тэр чинь үнэхээр зөв үү, нэг л биш байна л гэсэн үг юм бэ. За дараагийнх нь болохоор юу юм бэ? The victim card буюу хорхогчийн дүрд орох. За тэр нь болохоор яад юм бол гэсэн чинь юу юм бэ? Бусдын нөгөө гэмших өрөвдөг сэтгэлийг ашиглаад өөрөө хорхогчийн дүрд орох. За тэгэхээр цаашлаад яах вэ гэхлээр одоо хичнээн тэр эрэгтэй хүн буруу зүйл хийсэн байсан ч гэсэн одоо нөгөө хүмүүсийн нөгөө өрөвдөг сэтгэлийг ашиглаад хамгийн сүүлд нь ингээд өөрөө л зовсон юм шиг ингээд болж харагдуулж чаддаг гинэ. Миний бүх өмнөх X-үүд галзуу амтд байсан. Гих зэрэгээр. За тэр нь болохоор яадаг вэ гэхлээр одоо би бүх сэтгэлээ зориулсан, би бүх юмаа зориулсан гэвч тэр намайг ингээд миний итгэлийг алдсан, намайг мөлсөн зэрэгээр өрөвдүүлэх сэтгэл төрүүлдэг юм. Тэнгүүд одоо эсрэг нөгөө эмэгтэй нь болохоор би тэр охтуужийг биш, би энэ хүнийг ингээд хайрлаж ангааж чаднаа гэсэн бодлыг өөрт нь төрүүлэх хэмжээнд тархин угаадаг байна. За дараагийнх нь болохоор юу юм бэ? Одоо нөгөө болж бүтггүй бүх юмаа ингээд бусдад тохох. Одоо буруугаа өөрөөсөө хайдгүй л гэсэн үг л дээ. За одоо жишээ нь ингээд одоо дарга маань надад дургу, найзууд маань намайг ашигладаг. Тийм болохоор ингээд би өөрөөсөө амжилтанд хүрч чадахгүй байна, миний юм болохгүй байна. Тэрнээс ч болсон, энэс ч болсон гэд буруугаа өөрөөсөө хайдгүй гэсэн үг. Дараагийнх нь болохоор өвчин эсвэл өөрийнхөө эмзэг талаа ашиглах. Чи надаас халах юм бол би өхөн. Би амиа хорлно. Одоо харж би ингээд чиний өмнө үхээд үгүй гэх жишээгээр яг ингээд миний ойрын хүний жишээнд тийм юм болж исэн байхгүй юу ингээд. Үнэхээр токсик relationship байсан. Тэгээд харилцаагаа дуусгах гэхээр дуусгаж чадахгүй. Ягаад гэхээр ингээд нөгөө эмэгтэй хүн маань ингээд хэцүү байдалд орсон байгаа байхгүй юу. Нөгөө эрэгтэй нь ингээд ерөөсөө салж өгөхгүй. Бүр ингээд сүлдээ ингээд хутгаар тухайн эмэгтэйгээ сүрдүүлэхгүй ч гэсэн өөрийгөө гэмтэн гэж сүрдүүлээд тэгээд аргагүй ихэнд одоо нөгөө эмэгтэй маань ингээд салж чадахгүй яваад байсан байхгүй юу. Тэгээд яг эцэст нь бол салж чадсан. Тэгээд үнэхээр тэр эрэгтэй хүн тэр эмэгтэйгүүгээр амьдарч чадахгүй гэсэн бол угаасаа худлаа байсан. Яг тэгэхээр сүлд нь зүгээр л явчихсан шүү дээ. Өөр найзхан тулцсан, өөрхөн толцсон явж исэн. За ерөнхийдөө юу юм бэ? Нарциссист эрэгтэй хүний гол зорилго нь болохоор одоо тухайн эмэгтэйгээ өөрийнхөө хэцүү зүйлийн эсвэл сэтгэл зүйн юм одоо хэцүү юмны ингээд хогийн сав болгож хувиргадаг гинэ. Одоо жишээ нөгөө эмэгтэйгийнхаа өрөвдөг сэтгэл, гэмших сэтгэлийг ашиглаж өөртөө ашигтайгаар эргүүлж чадчихвэл одоо тэрний ерөөхдөө бол нарциссист зан юм байна. Одоо энийг одоо л ойлгож байна. Ямар сонин хүмүүс вэ? Ойр хавьд чинь тийм хүмүүс байх юм бол ер нь одоо ялгаж салах нь зөв юм байна гэдгийг биес ойлголоо. Та хэд ч гэсэн ойр дөрөнд чинь байвал анзаарч байхгүй юу? Тэгээд ингээд хитрхи нарциссист, хитрхи токсик тийм хүмүүстэй ойр байвал угаасаа манайд хор өнөрлөлтэй тий. Гэтэ ингээд бас нөгөө талаараа бас бодох хэрэгтэй. Хэрвээ танд иймэрхүү зан чанарууд ажиглагдах юм бол одоо өөртөө ажиллаж эхлэх нь шүү дээ. Нэрээ би ч өстө нэрээ ингэдэг байсан. За ингэж болохгүй юм биш үү? Энд чинь бас буруу зан чанар юм биш үү гэдгийг бас ойлгож авах нэ. За нарциссист хүнээс хэрхэн холбоогоо таслах талаар бас нэг юм арга барил байдаг юм. Тэр нь болохоор grey rock буюу саарал чулуу. За grey rock буюу саарал чулуу гэх арга нь яад юм бэ гэхлээр одоо нарциссист хүнээс салах арга барил гэсэн үг шүү дээ. Тэр нь яагаад grey rock гэж нэрлсэн бэ гингүүд одоо саарал чулуу зүгээр ингээд хөвтөж байгаа саарал чулуу айгүй сонирхолгүй тийм үү хинч тоохгүй. Тэгмүүд за энэ арга барил нь яадаг вэ гэхлээр нарциссист хүн нь болохоор ерөөдөө тухайн эсрэг хүнийхээ нөгөө юм одоо сэтгэлийн юм юу гэлээ сэтгэл хөдлөлөөр ингээд тижээгддэг гэсэн үг. Сэтгэл хөдлөлөөр нь өргөд тижээдэг. Нөгөө нарциссист хүнийхээ ингээд тэрийг тижээхгүй байх хангалттай. Одоо тухайн хүн нь ингээд амар их юм асууж шалгаагаад ингээд тэнгүүд ер нь чи намайг сонсч гин үү гэдэг тэнгүүд ингээд сонсч өөрчлөлөөд яриа гэдэг нь жоохон сэтгэл хөдлөлгүй хандах хэрэгтэй юм байна. Сэтгэл хөдлөлгүй хандахаар нөгөө хүн нь is boring гэж энэ уутгартай маа гэж хайн тийм үү. Тэгэхээр гол нь тухайн нөгөө үний ингээд сэтгэл хөдлөлөөрөө тижээхгүй байх нь гол нь байгаа байхгүй юу. Хариулт хэлэхдээ юу яхан урт тайлбараар хариулахгүйгээр айгу богинохон хариултаар хэлэх нь шүү дээ. Одоо ингээд ингэсэн байх тийм үү гэдэг нь гэл тэ. За эсвэл одоо юу яхан. Гэтэ гол нь тэгж хэлэхдээ харс тулгарч болохгүй. Харс тулгарх юм бол тэр хүн
чиний сэтгэл хөдлөлийг ингээд мэдчихнэ. Тэнгүүд ингээд зүгээр юм хийж байгаа юм шиг болго уцаа оролдож байгаа юм шиг нөгөө яриа нэм сонирхолгүй юм шиг санагдаад ингээд ойлголоо. Окей гэл тэгээл хаях хэвээр юм байна л да. Тэгээд гол нь сэтгэл хөдлөлийн тэжээхгүй байх нэ. Тэгжээж одоо тэр хүнээс салаад тэгээд тухайн нарциссист хүн байна. Хүн маань юу яах нь? Яа энэ бүрст өмнө уйтгартай минь бүрст намайг ойлгохгүй маа гэх. Үнэхээр уйтгартай санагдаад тэгээд аль болох ингээд холдоод тэгээ харилцаанд дуусгахны энэ арга нь бүр үйлчлэхгүй нь болохоор хүчирхийлэгч хүнд ерөөсөө үйлчлэхгүй. Тэр хүн нэгэнд ингээд гар хүрцэн эсвэл ингээд ямар нэгэн байдлаар ингээд юм эвдэж хэмхчээд гар хүрх гэдэг тиймэрхүү хүмүүст бол үйлчлэхгүй гэсэн. Эсвэргээр шууд тэр хүнийг улам хүчирхийлэл үлдэхэд түлхэж болж өгдөг. Одоо жишээ нь ингээд тэр хүн хүчирхийлэл үлддэг. Гэхдээ нарциссист байгаад шүү дээ. Тэнгүүд одоо зүгээр товчгүйгээр хариулчих юм бол ингээд хэвээ чи намайг сонсч гин үү мосч гин үү гэх тэнгүүд нь гэх юм бол тэгэл халгадаад авах нь шүү дээ. Ерөнхийдөө бол тиймэрхүү юм болдог болол иймэрхүү юм бицсэн байгаа байхгүй амар юм. Өөрөвд чинь тийм хүн байвал эртхэн шиг харилцаагаа дуусгаарай. Тэгээд үнэхээр хүчирхийлэгч хүнтэй байх юм бол ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалаад гэр бүлийнхэнтэйгээ ойр дотн байгаад найзуудтайгаа холбоотой байгаад тэгээ бүр ингээд ганцаараа байх юм бол яаж иж байгаа цагтаагаа дуудаарай. За тэгээ эцэст нь эргэн тойронд нь нарциссист те иймэрхүү зан чанартай хүмүүс ажиглагдаж байвал аль болох харилцаагаа эртхэн таслаарай. Холхон байгаарэ, өөрийнхөө сэтгэл зүйн мэндийг сайн бодоорой. Тэгээд ерөөхдөө бол яг хуу тиймэрхүү хүмүүст айгу олон таарлах байх, олон танилцах байх, гол нь удааж өөрийгөө зовоохгүйгээр эртхэн таньж мэдэж өөрийгөө тусгаарлаж тэгээ харилцаагаа эртхэн таслаарай гэж хэлмээр байна. За энэ миний бодлоор нарциссист гэдэг нь нэг юм эрэгтэй эмэгтэй хүн дээр л өөр гарч ирдэг болохоос биш. Ерөөхдөө бол энэ бүх зан чанарууд нэр эмгэлтгүй хүнд ер нь одоо нарциссист хүн гэдэг чинь тэр хүнд ингээд байх боломжтой байхгүй юу? Зүгээр ингээд эмэгтэй хүнд гарч ирэх нь нэг өөр, эрэгтэй хүнд гарч ирэх нь нэг өөр байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ихтэй амар хэцүү сэдв юм байна. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань ингээд дуслаа. Та сонирхолтой байсан ч гэж магадгүй, сонирхолгүй байсан ч гэж магадгүй. Тэгээд яг таалагдсан бол дэмжээрэй. Юу ч хамаагүй ярина, юу ч хамаагүй хий. Ямар мат тийм. Юу ч хийх юм тийм. Ер нь жоохон хүний хэл амнаас яагаад гэдэг юм аа. Тэгээд нөгөө хэрлэн ээжгээд нэг эмэгтэй дээ шүү дээ. Тэгээд ингээд лайв нь үзэж байхдаа бицсэн байхгүй ингээд. Яа яриаг сонсож байсаа хамаагүй биш ямар санагдчихлаа гэж бицсэн байхгүй. Тэгээд гэсэн чинь тэгээд коммент уншаад тэгээд ошаа уус шаа гэдэг зөх. Тэгээд тэр надад амар зэрэг болсон. Ер нь ямар мат тийм. Миний бичлэгийг үзэн жоохон үзгүйсэн чи яах вэ? Өөрөөр хэлбэл би өөрийгөө амар ингээд нэмэр байхгүй юу? Өөртөө амар би өөртөө амар итгэлгүй. Тийм итгэлтэй болгох хэрэг бас итгэлгүй байгаа байхгүй. Би цааш бичлэг хийж магадгүй, хийхгүй ч магадгүй. Энд амар хэцүү юм бэ. Тэгээд хийвэл тэгээд одоо юу ч хамаагүй ярина, юу ч хамаагүй хийн. Тэгээд сайхан хамт сонсоод үзэл бодлоо солилцоорой. Тэгээд хайлуулах би чинь ингээд өөрийгөө нээх гээд өөртөө итгэлтэй байх гэх тийм. Өөрийнхөө дотор ингээд зөрчилдөд байгаа юм аа. Алгахчул ингээд яд чинь ингээд дараг багс байхгүй. Яа. За тэгээд таалагдахгүй алгас гэдэг үг. За тэгээд дараагийн бичлэгээр юу ч хийж магадгүй. Тэгээд тэр үед нүүдэл маш их талархаарай.